Амархан сайн байцгаана уу? Бид өөрсдөөсөө асуулт асууя. Яагаад зарим хүнд зорилго нь амархан биелдэг? Зарим хүнд огт биелдэггүй бэ? Учир нь хүсэл зөвхөн бодлоор биш. Дотоод энергиээр ажилдаг. Хэрэв дотоод хүүхдийн шарах айдас эргэлзээ ихтэй байвал хүсэл гацдаг. Тиймээс хүсэл зорилготой ажиллахын өмнө дотоод өөртөөгөө холбогдох хэрэгтэй болдог. Тэгснээр хүний бодол, бие сэтгэл нэгдснээр эерэг мөрөөдөл бодлууд биелдэг байх нь. Би заримдаа анзаардаг. Хүмүүс маань хит хүсэлтэд төрүүлж тавиад бие дотоод хүний огт мартсан юм шиг ажиглагддаг. Тиймээс би дотоод ертөнцийг таних сургалт зарласан байна. Би ч бас дотоод шарах ихтэй хүн байсан. Хүн ер нь өөрийгөө сайн мэдэрдэг. Түүн дээрээ ажиллаж, ойлгож байж дараагийн сайн сайхан зүйлс бодит амьдралд бий болдог гэж боддог. Би удахгүй эхлэх 30 хоногийн сургалт зарласан. Энэ сарны мөчлөгтөө уялдуулж ажиллах болно. Мөн дотоод руу чиглэсэн байх болно. Таарот бол бидний дотоод сэтгэлийн аль хэдийн мэдэрч байдаг. Хариултыг нь хариулж өгч харуулдаг. Сар өөрчлөгдөх бүрт бидний энергич бас өөрчлөгддөг. Тиймээс шин сарнаар шин эхлэл хийхэд илүү тохиромжтой болдог. Манифест нь сартаа уялдуулснаар хүсэл улам хүчтэй болдог. Бодолч бас цэгцэрдэг. Ингэснээр энерги, итгэл, үйлдэл, дотоод дөрөв эерэг нөлөөл үзүүлдэг гэж би дүгнэдэг. Хэрэв та энэ аялалд нэгдэхийг хүсвэл мессеж бичээрэй. Холбогдох линк байршуулах болно. Баярлалаа.